За, стратегийн бүтээгдэхүүний нийлүүлэлт хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр орж ирж байгаа засгийн газраас яаралтай гармаар орж ирсэн хуулийн цэцлэг дэмжиж байгаа. Тэгээ монголчууд сайлаа бэлтгэхээр саваа бэлдгэдэг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд бид нэг сайндаа нэг сарын хэрэглээг л даах хэмжээний нөөц савтай юм байна. Одоо энэ хуулийн төсөл орж ирснээр цаашдаа 2-3 сарын хэмжээний хэрэглээг даах улсын хэмжээний нөөц савтай болох юм байна. Энэ дээр Монгол банкнаас арилжааны банкудад санхүүжилтийн зээлийн эрхийг олгохоор гэж явж байгаа юм байна. Тэгээд уг нь бол ийм болцоо боломж байсан бол эртнээс заавал энэ ард иргэдээ уурлуулж, ухамдуулж, бензин шатхуунаар тасалдуулж, очир дугаар үүсгэж ингэж арга хэмжээг мэдэрдэг биш. Ийм асуудал үүсгэхээс өрсөлдсөн сэргийлж энэ арга хэмжээг авдаг байвал зөвхөн энэ бензин дээр ч биш, цаашдаа аливаа асуудал дээр ийм мэдрэмжтэй хандж ивэл энэ засгийн газар сайднараас сайн байна гэж хэлэх байна. Тийм учраас бид нар бол жил ирэх тусам улсын төсөв экспортоос хамааралтай нүүрсний экспортыг нэмэгдүүлж 5-10 сая тонноор нэмэгдүүлж байгаа. Саяхан бид нар 80 сая тонн нүүрс экспортлно гэж хэлсэн бол 85 эргэжил 100 саяыг экспортлох. Энэ хэрэглээг экспортыг дагаад хэрэглээ өсөж байгаа. Энэ хэрэглээг өссөнтэй холбогдуулаад дагаад бас хэрэглээ ард иргэдийн нийлүүлэлт эдийн засаг бас өсөж байгаа. Энэ байдал харагдаж байна. Тийм учраас А92, 95 за дизель түвшний хэрэглээнүүд бол бүгд бүх шатандаа өсөж байгаа юм байна. За энийг засгийн газар олж анзаарч харж энэ өсөж байгаа хэрэглээг даах эдийн засгийг тэлэх хэмжээнд энэ бодлогын арга хэмжээ хуулийг оруулж ирж байгаа сайшаалтай байна гэж үзэж байна. Харин цаашлаад бид нар энэ нөөц сав бүрдүүлэлтүүдийг аж ахуйн нэгжүүдэд яг зориултын дагуу бүсүүдэд доотлол нь дээдлэл нь 1700 км-ийн алсад байгаа Баруун аймагуудад 500-600 км-т байгаа зүүн аймагуудад Улаанбаатар хотоос зөөж тээвэрлэх асуудлаас ярихдаа илүүтэй энэ бүсүүдэд энэ бүсийн төвийн нөөц хангамжийн төвүүдийг байгуулах асуудлыг бодлогоор эрдэс соёлын яам бол хийх нь зүйтэй гэж хувьдаа үзэж байна. Тийм учраас энэ хуулийг бас гишүүдийг дэмжиж өгөхийг хүсэж байна. Баярлалаа. За, Сандаг Очир гишүүнд баярлалаа.